Сайн байцгаана уу? Энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр амралтын өдрөө бид дөрөв мотоциклийн зах руу орсон. Манай гэрт амар ойрхон байсан. Тэгээд гой мотоциклийг үзсэн байгаа. Тэгээд би нөгөө 2 дугуйтай мотоцикл унж чадахгүй болохоор 3 дугуйтай мотоцикл хайгаад дааж байхгүй л энд. Дандаа Suzuki, Honda, Kawasaki гэд алдартай брэндүүдийн мотоциклүүд байсан. Тэгээд энэ ягаан хартай Suzuki үнэхээр гоё ягаад 9800 5 сая төгрөгийн мотоцикл шүү дээ. Бас үнэтэй хагаад. За энэ яг энэ голын хэсгээр болоо бас арай хямдхан юм билэ. Хятадын дотоодын үйлдвэрийн мотоциклүүд нь бас аягүй хямд 2 сая 500 гэжсэн. 3800 yen гэл арай 3000 yen гэд арай хямдхан мотоциклүүд байсан. Тэгээ бас гоё мотоциклүүд зөндөө байлээ. Гоё тод өнгөтэй энэ ногоон өнгөтэйс аягүй гоё ягаад. За одоо энэ ахын унтсан байгаа бас үнэн гоё. Тэгээ улбар шар өнгөтэй гой мотоциклүүдээс Honda-гийн мотоцикл нь ер нь хамгийн үнэтэй юм шиг байгаамаа. 30,000 yen гэжсэн. 30,000 yen ч баг хэдэн сая юм дээ. Аюу үнэтэй. Одоо энэ улаан Honda-гийн мотоцикл гэхэд 25,800 гэхээр чинь 13 сая 500. Аюу үнэтэй хагаад гэхдээ аюу гоё. Надад бас хамгийн таалагдсан энэ ягаан өнгөтэй мотоциклээс. Энэ бас 25,000 yen мотоцикл байна. 18,800 гэж. Миний хүүгийн энэ суудсан байгаа мотоцикл бас 6,800 гэ. Аюу хөөрхөн мотоцикл агаад. За энэ Kawasaki бол үнэхээр гоё тасархай. 19,800 гэд. Kawasaki чи яг ямар хааны брэнд юм мэдгүй. Японы брэнд үү дээ. Сайн мэдгүй. Гэхдээ аюу гоё ягаад мөнгөний хувьд. За баяртай.